Сайн бацгаана уу та бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Биний твэд тавтай морил. За тэгэхээр би өнөөдөр юу хийх юм бэ гэхлээр Японы хааны гэр бүлийн талаар та бүгдэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Японыг бол хаантай гэдгийг бол хүн болгон мэдж байгаа байх. Гэхдээ хаантай ч гэсэн хаан засаглал орн биш. Эзэн хааныг нь бол яг ямар хүн байдаг, эзэн хааны гэр бүл ямар хүн байдаг, Японы хатан хаан, үнж гэж ямар хүн хүмүүс байдаг юм бол тэр багийн мэдэхгүй байх. Тийм болохоор би өнөөдөр энэ талаар товчхон яриа гэж бодсон юм. Би одоо хүртэл Японы эзэн хааны талаар бас нэг тийм сайн мэдлэггүй байсан. Би өөрөө энэ оронд амьдардаг байж. Тэгээд бас дээрээс нь яг одоогийн хааны гэр бүлд бол одоо энгийн иргэдээс гаралтай, энгийн ард түмнээс, энгийн хүнээс гаралтай одоо хоёр бэр байдаг. Ямар одоо хүн байжгаад энэ хааны гэр бүлд ороод сүүлдээ бүр хатан хааны зэрэглэлд хүрсэн бэ гэдгийг ярих болно. Тэгээд бичлэгээ дуустал нь үзээрэй. Би нэрээ чоолк тавьсан байхгүй юу? Тэгээд нэг бас зохихгүй байна. Гэтэ яг хөтэй чоолк гургачих юм зэндээ тий. За тэгээд илүү төдөө юм арилга шууд бичлэгэндээ орцгоё. За Япон бол эртээр үеэс мэдээж эзэн хаантай байсан. 2600 жилийн түүхтэй. Нэрээ саннаас илүү мэдээлэл гэх юм бол Америкийн ерөнхийлөгч байдаг та. Америкийн ерөнхийлөгч бол мэдээж хүн болгонд л хүндэтгэл үзүүлдэг л дээ. Гэхдээ бүр илүү хүндэтгэж үздэг нь бол одоо 3 улсын хүмүүс байдаг. Тэр нь бол нэгдүгээрт Английн хатан хаан Элизабет, хоёрт болохоор Ром улсын эзэн хаан, гуравт болохоор Японы эзэн хаанд маш ихээр хүндэтгэж үзүүлж тэр гурыг одоо ингээ өөрийнх нь улсад айлчлахад Америкийн ерөнхийлөгч бол онгоцны буудал дээр тэднийг хүлээж угтаж авд юм байлээ. Тэгэхээр эндээс бол Японы эзэн хаан ямар их өндөр зэрэгтэй хүн гэдгийг харж болно. За тэр ч яг уу. За одоо тэгвэл хэдүүлээ гол сэдвүүдэд оръё. Японы эзэн хааныг бол ерөнхийдөө ард түмний эм нэгдлийн бэлэг тэмдэг гэж үздэг. Тэгэхээр энэ нь юу гэсэн юм бэ гэхээр Японы эзэн хаан бол зүгээр л бэлэг тэмдэг. Улс төрийн тал дээр ямар ч эрх байхгүй. 1947 оноос бол улсын одоо гол хариуцлага ерөнхий сайдад оногдох болсон. Японы одоо хамгийн чухал эрх баригч нь бол ерөнхий сайд байдаг байхгүй юу? Тэгээд ерөнхий сайд нь бол саяхан бол Абе байсан. Тэгээ одоо тэр нь биеийн байдлаас олж огцрох болоод одоо шинэ ерөнхий сайдтай болох гэж байгаа Япон. Эзэн хааны гэр бүлийнхэн болохоор улс төрд бол ямар ч эрх мэдлгүй. Гэхдээ янз бүрийн баяр ёслолд оролцох, янз бүрийн дипломат уулзалтууд хийх, бусад орноос ирсэн хүндэт зочдыг хүлээж авах, гадаад орнуудад төрийн айлчлал хийх зэрэг ажлуудыг хийдэг. Дээрээс нь одоо энэ эзэн хааны гэр бүл үнэмлэх регистрийн дугаарын тэргээд байдаг да тий хүн болгоно. Харин хааны гэр бүлд бол ямар ч тийм иргэний үнэмлэх регистрийн дугаар гэсэн тийм улсад ямар ч бүртгэлгүй. Тусгай тийм хааны гэр бүл зориулсан бүртгэлтэй юм байлээ. За одоо болохоор би энэ эзэн хааны гэр бүлд ямар хүмүүс байдгийг та бүгдэндээ танилцуулъя. За яг одоогийн эзэн хааны гэр бүл одоогоор бол 18 гишүүд байдаг. За нэг гэх юм бол мэдээж эзэн хаан Нарухито. За энэ хүн болохоор Японы 126 дахь эзэн хаан. Тэр 1960 оны 2 сарын 23-нд төрсэн одоогоор 60 настай. Өмнөх эзэн хаан буюу Акихитогийн 1-р том хүүн байсан. Өнгөрсөн жилийн 5 сард өөрийнхөө 1-р том хүүдээ өөрийнхөө хаан ширээгээ залгуулж суудлаасаа огцорсон байгаа. За эзэн хаан Нарухито болохоор бакалаврын зэрэгээ Японд хамгаалаад тэгэхэд одоо нэгт орох сургууль болох Оксфордын сургуульд магистрийн зэрэгийг хамгаалсан. Түүнийг их сургуулийнхаа найзууд болохоор ерөнхийдөө их нөгөө тусархаг нэгэн гэдгийг бол ам уралдан ярьдаг. За дараагийн гишүүн нь бол хатан хаан Масако байгаа. Энгийн иргэнээс гаралтай хатан хаан ба 1963 оны 12 сарын 9-нд төрсэн 56 настай. Энгийн иргэнээс гаралтай ч гэсэн ерөнхийдөө ягч тийм энгийн одоо гэр бүлээс гаралтай байгаагүй. Нилээн тийм элит гэр бүлээс гаралтай. Гадаад харилцааны яамны ажилтан болох Овада Хисаши болон Юмико гэр бүлийн том охин болон мэндэлсэн. Тухайн үед аав нь бол Оросд байрлах Японы элчин сайдын яамд ажилдаг байсан болохоор нэг наснаас эхлээд Оросд амьдардаг байсан. Тэгээд мөн 1968 оноос болохоор бас аавынхаа одоо ажилласаа болоод Америкийн Нью-Йорк хотод амьдардаг байсан. Одоо Японы хэл нь муудчихна гээд аав ээж нь одоо бага сургуулиас нь эхлээд Японд ирж сурвалсан байгаа. Гэтэ бол зүгээр ч нэг бага сургууль сураагүй элит гэр бүлээс гаралтай хүмүүсийн сурдаг байсан хувийн сургуулиудад явдаг байсан. Тэгээд явсаар 1979 оноос болохоор буцаад Америкийн Бостон хот руу очиж амьдарсан. Тэгээ 1981 онд бол Харвардын их сургууль сурсан байгаа. Та нар боддоо Харвардын их сургууль штэ ёо. Ямар их толгойтой, мэдлэгтэй, ямар их хичээл зүтгэлтэй хүн байсан гэдгийг бол харж болно. Тэгээ буцаа 1987 онд бол сургуулаа төгсөөд Японы одоо Токио их сургуульд ороод аавынхаа араас ороод Японы гадаад харилцааны яамд бол ажилд орсон байгаа. Толгой сайтай бүр элитийн элит хүн байсан байгаа байхгүй юу? Тэгээд хатан хаан Масако болон Нарухито эзэн хаан хоёр яаж танилцсан юм бэ гэхлээр тухайн үед бол Японы эзэн хаан бол гэргийгүү байсан. Тийм болохоор түүнийг одоо гэргийг сонгох одоо 3 төрлийн арга байсан. Тэр нь бол нэгт өдөр албан тушаалтнуудын охидын нэрсийн жагсаалт байсан. Тэгээ хоёрт болохоор эзэн хааны сурдаг байсан сургуулиас гайгүй охин олох. Гуравт болохоор эзэн хаантай ойр дотн байдаг хүмүүс болон хамааралтай хүмүүсээс хайх байсан.
Харин Масако хатан бол 3 дахь тийм хамааралтай хүмүүс дотроос сонгогдсон байгаа. Албан хүчээр энэ хоёр бол гэрлээгүй. Эзэн хаан өөрөө Масако хатанд дурлаж энэ хоёрын одоо хайрын романс эхэлсэн байгаа. Элитүүдийн цугладаг үдшилтэгээр анх удаа Наруто эзэн хаан болон Масако хатан хаан хоёр бие биенийг харж тэнд танилцсан. Тэр явдлаас хойш Наруто эзэн хаан маань болохоор Масакод дурлаад найрж эхэлсэн. Одоо найрж гэж ярил зөв юм уу буруу ч юм уу те. Үдшийн зоогт уурах төрсөн өдрөөр цэцэг явуулах өнөр захиа мич гэх мэт түүнийг одоо найрах оролдох гэсэн. Гэвч тухайн үед бол Масако хатан хаан маань болохоор хайр дурлал гэхээсээ илүү өөрийнхөө карьерийг одоо маш чухалчилж үздэг байсан. Багаасаа гадаад харилцааны яамд орхон түүний мөрөөл байсан учраас хичээллээ маш сайн хийх хэвээр. Тэгээд энэ явдлаас хойш бас нэлээд хэдэн жилийн дараа найрахтаа ингээд амжилт олоод 1993 онд бол манай хоёр маань л гэрэлсэн байдаг. Масако хатан хаанд бол Наруто хантаж маань хэлэхдээ хааны гэр бүл ороход маш хүндрэлтэй асуудлууд цаашдаа илүү тохиолдох баг. Гэхдээ би чамайг насан туршдаа хамгаалах болно гэж хэлсэн байдаг. 殿下からは私の心を打つような言葉がいくつかをいただきました。皇室に入られるということにはいろいろな不安や心配がおありでしょうけれども、雅子さんのことは僕が一生全力でお守りしますからというふうにおっしゃってくださいました。Тэгэхээр кинонд гардаг шиг романтик юм аа тий. Тэгээд манай хоёр маань болохоор 2001 онд анхныхаа охиныг үлгэдэж авсан байгаа. Гэхдээ түүнээс одоо 3 жилийн дараа буюу манай Масако маань болохоор 2000 тийм депрессэнд орох эмэгтэй болсон. Ягаад гэвэл энгийн одоо хүн байж байгаад гинт тийм хааны гэр бүлд бүх юм тийм хязгаарлагдмал болоо депрессэнд орох тийм эмэгтэй болсон байдаг. За дараагийн танилцуулах гишүүн бол манай одоо эзэн хаан Наруто болон хатан хаан Масакогоос төрсэн одоо анхных нь охин Айко гэдэг гүнж байгаа. За энэ Айко гэдэг гүнж маань 2001 оны 12 сарын 1-нд төрсөн. Тэгээд хичээлдээ ч гэсэн айгүй мундаг. Тэгээд 2018 онд бол англи руу очиж сурч. Тэгээд яг одоогоор л аавынхаа одоо сурж исэн сургууль бол Какшуин гэдэг Японы их сургуульд сурж байгаа. Тэгээд энэ охин бол хизээж Японы одоо хатан хаан болж чадахгүй өөрт гүнж хэвээр үлдэх болно. Ягаад гэвэл Японы хуулиар бол ер нь эмэгтэйчүүд угсаа залгамжлах эрхгүй байдаг. Тиймээс аавынхаа суудлыг ингээ өв залгамжилж чадахгүй гэсэн. Дараагийн дөрөвт гишүүн бол өмнөх эзэн хаан буюу Акихито. За энэ нь болохоор 1933 оны 12 сарын 23-нд төрсэн. Одоогоор 86 настай байгаа. Японы бол 125 дахь хаан байсан. 1989-өөс 2019 он хүртэл хаан ширээн цуусан байгаа. За энэ эзэн хаан бол маш чаргуу одоо хөдөлмөрч нэгэн байсан. 1959 онд бараг 1500 жилийн түүхийг эвдэж энгийн ард иргэдээс гаралтай хүнтэй гэрэлсэн хаан болсон. За тэгвэл одоо тэр Мичко гэдэг хүнийг нь танилцуулъя. 1934 оны 10 сарын 20-нд төрсэн. Одоо 85 настай. Японы 125 дахь хатан хаан байсан гэсэн үг. Бас л толгой сайтай маш том их сургуулийг төгссөн. Дээрээс нь энэ хүн бол маш үзэсгэлэнтэй гэдгээрээ гайхалтай байсан. Эзэн хаантай яаж танилцсан бэ гэх юм бол энэ одоо хатан хаан болохоор бас тийм теннис хэрэгжилдэг байсан. Энэ хоёр маань одоо теннисийн талбай тоглож агаад танилцсан гэж үздэг. Энэ хоёрын хайрын одоо романсыг болохоор теннисийн талбай дах романс гэдгээр ер нь бол алдартай. За дараагийн хүн бол өмнөх эзэн хаан Акихитогийн 2 дахь хүү болох Михито гэдэг хүн байна. 1965 оны 11 сарын 30-нд төрсэн. Одоо 54-тэй. Мөн л ялгаагүй Оксфордын их сургуулийг төгссөн. Бас ялгаагүй энгийн иргэнтэй гэрэлсэн. Кико гэдэг гүнж байгаа. 1966 оны 9 сарын 11-нд төрсэн. Одоо 53 настай. Бас л ялгаагүй элит баян айлын охин. Тэгээ энэ хоёр маань сургууль дээрээ танилцсан гэдэг. Тэгээ энэ хоёрын дундаас болохоор 3 хүүхэд гарсан. Тэр нь болохоор Мако, Како, Хисахито гэдэг 3 хүүхэд гарсан. Мако болон Како гэдэг хоёр охин нь болохоор ерөнхийдөө 28 болон 25 настай. Хоёулаа ер нь үзэсгэлэнтэй гэдгээр аюу гайхагддаг. Тэгээд Како гэдэг охин нь болохоор ер нь дэлхийн одоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн дунд бол нэр нь бол орцсон явж исэн. Гэхдээ энэ хоёр маань болохоор эрэгтэй хүний асуудал дээр жоохон тийм скандал үүсгээд явах талтай байдаг. Тэгээд ерөөсөө өссөн хүнтэй гэрэлж чадахгүй. Эзэн хааны гэр бүлийн хуулиар бол эмэгтэйчүүд нь энгийн одоо эрэгтэй хүнтэй гэрэлэх юм бол хааны гэр бүлээс ингэж огцрох хуультай байдаг. Арай л жоохон хатуу юм а тий. Тэр талаас болоод одоо хүртэл хүнтэй гэрлээгүй байгаа. Михто болон Кико дундаас гарсан нуган өр буюу одоо эрэгтэй хүүхэд гарсан Хисахито гэдэг хунтайж байгаа. Одоогоор 14 настай. Наруто эзэн хаан болон Масако хатан хаан дундаас одоо нуган өр төрөөг байгаа шүү дээ. Тийм болохоор Михтогийн нуган өр болох Хисахитог дараагийн эзэн хааны ширээнд суух одоо хунтайж болно гэж үздэг байгаа. За тэгээд яг эндээс эзэн хааны гэр бүл яг гол чухал үүрэгтэй хүмүүс нь гарч байгаа хүмүүст илүү их танигдсан хүмүүс нь. За одоо ингээд үүнээс ч одоо яг нэг бүрчлэн хүмүүний тайлбарлаж авахгүйгээр шууд нэрийг зүгээр хэлээд явъя. Тэгвэл арай бичлэг маань уртлах гэдэг болохоор тэгээд дараагийн хүн болохоор Масахито болон Ханако гэдэг хүн байна. Энэ нь болохоор Японы 124 дахь хааны хүү болон бэр. Дараагаар нь болохоор
Юрико, Нобуко, Акико, Йоко гэдэг хүмүүс байна. Энэ хүмүүс маань болохоор бас л адилхан 124 дэх одоо хааны хүүхдийн одоо гэргий болон одоо ач. За дараагийнх нь хүмүүс болохоор Хисако, Цүгүко гэдэг хоёр хүн. Өмнөх хааны гэргий болон одоо ач нь. За нэг иймэрхүү ингээд хааны гэр бүлийн одоо 18 гишүүн ингээд бүрэлдэж байгаа. Хааны гэр бүлд бол ийм төрлийн 18 гишүүн байдаг. Би бол яг гол хүн болгон танигдсан гишүүдийг нь бол товчхон танилцуулсан байгаа. За тэгвэл хааны ордон хаана гэдэг юм бэ гэвэл Токиогийн Чиода гэдэг дүүрэгт байдаг. Энэ нь болохоор энэ хааны ордонд болохоор яг эзэн хаан Нарухито болон гэр бүлийнхаа амьдардаг хамгийн том ордон байгаа. Хотын ингээд төвд байрлаж байгаа мөртлөө ногоо моднуудаар хүрээлэгдсэн. Тэгээд бай модтой тийм байгальд байгаа юм шиг ордон байгаа. Дараагийн ордон нь болохоор Акасакад байрладаг. Энд болохоор Акихито эзэн хааны 2 дахь хүү болох Фумихитогийн гэр бүлийнхэн бусад эзэн хааны гэр бүлийнхэн амьдардаг. Энэ хоёр ордонгоос бол өөр зөндөө олон орднууд байгаа. Тэнд нь болохоор одоо очиж амарч альжаалаа тайлдаг ч юм эсвэл өөр янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг тиймэрхүү жижиг сажиг орднууд бол зөндөө олон байдаг. За тэгвэл дараагийн орн бол маш бас сонирхолтой сэдвүүдийн нэг болох эзэн хааны гэр бүлийн одоо хөрөнгө хэдий их хэмжээнд байд юм бэ гэсэн асуулт байгаа. Өөрийн одоо хэрэгцээ одоо хангамжаа бол мэдээж улсаас гаргадаг. Тэгэд ерөнхийдөө бол хөрөнгө нь бол 23.4 биллион доллар гэж яригддаг. Гэхдээ ордон интернет энэ мөнгөн дотор ороогүй байгаа. Зүгээр байгаа мөнгөнийхэн л тоо гэж бодож байна. Одоо тэр ордныхын тоо тэгэл өөр бусад одоо хэрэглээ тэр хувцас центрийн үнийг нэмэх юм бол бүр хэмжээшгүй их мөнгө болох байх. Одоо тэгээ та нар яг эндээс ингээд сонсох юм бол хааны гэр бүлд бол үнэхээр хатаархаж байгаа байх. Яг л кинон дээр гардаг шиг үнэхээр тансаг амьдралтай гэж бодож байгаа байх. Гэхдээ нэг бодлын бол тийм. Гэхдээ ол нөгөө талаараа бол эзэн хааны гэр бүл бол маш их хязгаарлагдмал амьдралтай. Ер нь бол хүний эрх гэж бол эзэн хааны гэр бүлд бол байдгүй. Ажил хийх, хүссэн үнтэйгээ гэрлэх, хүссэн газараа очиж хүссэн юм авах, хүссэн газараа хооллох, хүссэн газруудаараа алхах, хүссэн газараа аялах тийм эрх бол тэдэнд байхгүй. Өөрийн одоо эрх гэж байхгүй, эрх чөлөө гэж байхгүй, дандаа одоо бие хамгаалагч нартай гадуур гарах ч юм уу тийм байдаг. Нэг бодлын одоо хатаарх марч гисэн, нэг бодлын бид нар шиг тийм одоо эрх хүссэн юмаа хийх тийм эрх байхгүй болохоор нэг бодлын одоо өрөвдөлтэй ч юм уу те та нар манаас юу гэж бодож байна сэтгэлээ хуваалцаарай. За ер нь бол эзэн хааны гэр бүлийн талаар бол нэг иймэрхүү байлаа. Тэгээд илүү цаашаа дэлгэрүүлж ярих юм бол үнэхээр урт сэдв болохоор зүгээр л нэг товчхон ярьсан гэдгийг ойлгоорой. Японд амьдардаг хүн энэ бичлэг үзэж явах юм бол бас яг амьдардаг орныхоо одоо түүх соёл, эзэн хааныхын гэр бүл нь одоо ямар хүмүүс эдэг ядаж нэр усын ядаж цээжлэх юм бол бас арай өөр байх юм билүү те. Миний Instagram хуудсыг дагаарай. Биний биби гэдээ байгаа. Тэгээд чанелыг маань таалагдвал лайк болон subscribe дарааж намайг дэмжээрэй. Тэгтээ дэмжихгүй байсан дааж болно. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг энэ хүрээд өндөрлөе. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.